жаргалтай үед нь бид иргэн болж мэндэлсэн энэ эх орныхоо төлөө жаахан ч гэсэн хувь нэмэр оруулсан бол өөрсдийнхөө одоо аз жаргалтыг эдэлж байгаа юм л иргэндээ гэж л одоо бодож ингэж тэмүүлж ингэж зүтгэж явдаг. Тийм цагдаагийн байгууллагт би 81 онд орсон. Цэргээс салагдаад би нэг техникум сурдаг байсан. Тэр сургуулаа үргэлжлүүлж суралц төгсөөд тэгээд халагдаад сургуулаа төгсөөд сангийн аж ахуйд бас ажилласан. Тэгж явж байгаад 81 онд энэ эргүүл ороодод цагдаа болсон. Тэгээд цагдаад цэрэгтэйгээ нийлээд би 25 жил ажиллаад тэгээд тэтгэвртэй гарсан. 2002 онд тэтгэвртэй гарсан да. Би бол одоо удам дамжсан элчин гэдэг шиг манай ээж бол хэл хамгаалах байгууллагад 33 жил ажилласан. Дэд турандаа цолтой. Манай гэр бүлийнхээ ер нь бүгд л ихэнх цэргийг манай эгч бас айрамд алба хааж араад дэс дахлах цолтой байжсэн. Би хэл хамгаалах байгууллагт 37 жил алба хаасан. Энэ алба хаах хугацаанд би одоо олон албан тушаал хашиж ирсэн. Бүр ахлагчаас төрүүчээс ахуулаад няруу хийж үзлээ. Заставын дарга хэлийн отроо заставуудад хэлсэн албадуудад ахлах мэрэгчлэлтэн олон ажлуудыг хийж ирж байлаа. Ер нь хэлийн алба гэдэг бол онцгой хүний одоо бахархал болохоор сайхан алба. Зүүн Баянгаас ажил амьдралын гараагаа эхэлж байлаа. Ингээд Монголын ардын айрам зэвсэгтгчэнд 19 жил анги салбаруудад ажиллаад тэгээд сүүл рүүгээ иргэний хамгаалалт онцгой хөдөлгөөний байгууллагад мөн 20 жил ажиллаад ингээд нийт 38 жил одоо цэрэг офицерын алтан мөрөдсөд албаа хаагаад 38 жил ажиллаад тэтгэвртэй гарсан. Би 1979 онд цэргийн албад одоо манай хэлийн цэргийн 051-р ангид анх цэргийн алба хааж агаад дараа нь одоо хангалтын ангид бас ахлагчаар төрүүч цолтой няруу хийж явж байгаа. Тэгээд одоо шалгалт өгөөд явж исэн юм байна. Би анх 1972-оос 74 онд ардын айрмын 124-р ангид цэрэг багдаргын албан тушаалтай 2 жил гарan цэргийн албаа хаагаад офицер бэлтгэх дамжаан суралцж улс төрийн ажилтан болоод 1974 оны 9 сараас эхэлж одоо айрам Монголын ардын айрмын тэр үеийн Зүүн Баянгаас ажил амьдралын гараагаа эхэлж байлаа. Одоо ингээд 50 жил болж шүү дээ. Би 1974 оны цэрэг 49 жилийн өмнө тэр хаврын жахан сэрүүхэн тийм хавсрахтай өдөр шарын гол дархнаас бид нэр цэрэг татагдчих. 5 толгойд ирж исэн. Ингээ хиймийн батальоны цэрэг юм да. Хиймийн батальон одоо энэ Төв аймгийн Алтан болог сумд байна. Хэлийн албыг алба хааж байгаа, хэлд үүрэг гүйцэтгэж байгаа хэлчэд бас одоо төрийн байгууллагад алба хашиж байгаа бүх цэргийн нийт албан хаагчдаа одоо эр цэргийн баярын мэндийг хүргэж одоо цэргийн алба хааснараа та бол гэр бүлийн болон эх орондоо нэр хүндтэй явах болон шүү гэдгийг та бүхэндээ захиж баярын мэнд хүргье. Цэргийн алба гэдэг бол ер нь одоо эр хүний хаавал зөх эндээс зан суртахууны бие бэлдрийн асар их олон талын хүмүүжил боловсролыг олж авдаг ийм сайхан албаа. Тэгэхээр энэ албыг одоо надтай хамт мөр зэрэгсэн хааж байсан одоо өнөөдөр бэлтгэж хилөөндөө байгаа эрхэм найзууд андуудаа өнөөдрийн алба хааж байгаа бие бүрэлдэхүүнтэй онцгой хөдөлгөөний байгууллагын хамт олондоо энэ эр цэргийн баярын халуун мэдлэгийг дэвшүүлэхийг хүсэж байна. Ингээд одоо 1974 оны дайчидаа хиймийн батальоны андуудаа тэр хорооны дайчин хамт олонд одоо мөн албаа хааж байгаа эх орныхоо батлан хамгаалах хуулиар би сэтгэл зориулсан зүтгэж байгаа залуучуудаа эр цэргийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 70-ад оны цэргүүдээ бид цэргийн ухаанд хорвоогийн 1080 хоногоо цэмбийн шинэлийнхээ хормой дээр өшгөж жөнгөрүүлсэн цэнгэн молтлогдсон бөмбөг шиг түгшүүрээр чинсэн дэлхий дээр цээжээрээ хамгаалсан инх тайвныг сахиулах гэж хичээсэн 70-ад оны цэргүүдээ бид нүдний цөцгөө шиг хайрлах их дэлхийгээ хөнөөх нүгэлт дайныг хазаарлах эв хамтын жагсаалаас нүдэнд харагдах бараагүйч сэтгэлд хургасан сүудэртэй шүдэн хүртэл зэвсэгдсэн атаатныг дарах гэж зорьсон 70-ад оны
цэргүүд Давид Ака бууга жадтай нь хүхээг дүүрэн сумтай нь Аранц котел маньярка аяг халбаг сэрээтэй нь хиймийн иж бүрдлээ хорт утааны багтай нь хүрзэн хүртэл зүүгээд хүнжил гуцаа үүрээл маашилдагсан 70-аад оны үед бид шинэлний төлрөөд будс чигдсэн байдаг шин цэргүүдээс бахардаад бүстүүл чирэгдэж ил байдаг цагтаа ирээгүй сулдаануудыг нэгэн хайрцагт нэгдгээд цувааны ур жагсаалаар нь анги руу нэргээд гүйлэгдэгсэн 70-аад оны үед 20 дугаар зууны хуваагдалд умардын талаа дагаад хандвалсан зэвсгийг агсаад урагшаа хар зогссон бид хойд урд хөрш бие биендээ тэрс хоёр тэрсийн зөөлөвч Монгол дундан ганцхан гаригтай багтаагүй эвдрэлсэл сансарт хүртэл толгилдсон газрын хөх зулаа Монголыг нь ч бас хараасан байдаг 70-аад оны үед дэглдээ гэж хошуусарван гомдол гаргаж үзээгүй бид дэлхийн энтэй цэргүүд чинь тиймхэн юмд гомддоггүй байв 1080 хоногийг толтой бүсшгээ өнгөлөөд Монгол улсынхаа төлөө зүтгэсэн гэж омгшдог 70-аад оны цэргүүд Давид за ингээд зэргийн баярын мэндийг телевиз үзэж байгаа үзэгч олондоо өргөн дэвшүүлээ та нөхөн бүхэн минь аз жаргалтай тэнүүн сайхан аж төрөөрэй Монгол улс хэрэгэн мандах мандан бадрах болтугай Монгол улсынхаа төлөө зүтгэе